Хослон сургалтын сургуулийн багшийн заах арга зүйг бэхжүүлэх сургалтанд хамрагдаад дараа нь тус сургалтаа сургуулийнхаа багш нарт төгөөнд дэлгэрүүлсэн. За төлөвлөлтийн дагуу сургалтын дараа өөрийн хичээл ордог ангиудаасаа 5-д ангийг сонгон авч 5 туршилт хичээлийг явуулахар болсон. Хослсон сургалтын 4 загвар байдаг. Үүнд өртөө сэлгэх арга, флекс загвар, тонгороо анги, лаборатори сэлгэх зэрэг аргууд орно. Хичээлийн болон ангийн онцлогтой тохируулан өртөө сэлгэх аргыг сонгон авсан. Туршилтаас өмнө 5-д ангийн сурагчдынхаа идэх оролцоо, хичээл сурлага, зэрэгт ажиглалт хийгээд төлөв байдлыг нь тэмдэглэж авсан. За хичээл ордог анги учир сурагчдаа ерөнхийдөө сайн мэддэг. За тус ангийн нэг групп нь 19 сурагчтай. За ангийн 4-өөс 5 сурагч нь бол хичээлдээ сонирхолтой, тогтмол сайн оролцдог. За 9-өөс 10 сурагч бол дуусалтай, оролцох нь ховор, өөрөөр хэлбэл идэх сул нэлээд дуудуулж байж хариулж дэвтэр намаа үзүүлдэг ийм сурагчид байсан. За 4-өөс 5 сурагч болвол асуугаадч одоо дуурдаггүй идэх султай, багтай сурагчид байсан. За энэ асуудлаар ангийн багштай уулзахад ер нь идэх сул бусад хичээлдээ жоохон тааруу оролцдог сурагчид байсан. Хичээлээс хичээлийн хооронд бол багш туршлагажиж, сурагчид маань дадлагжиж, за багаар ажиллах үр дүнд аль болох бүтээлчээр хийх, багийн бүх гишүүдийг хамрах, за цагийн менежменттэй болгох зорилгоор дасгал даалгавар бэлдэж боловсруулж өгч байгаа бол энэ үр дүнд хамтарч ажиллах нь сурагчид маш сонирхолтой байгаа. Өртөө сэлгэх аргыг өмнө сургалтын дээр багш нарт туршиж үзэж байсан. Туршилтаа эхлэхээс өмнө уламжилт хичээлийн арга зүй, сурагчдынхаа идэх оролцоонд тулгуурлан нэгдүгээрт сурагчдын идэх оролцоог нэмэгдүүлж хичээлийн үр дүнг сайжруулах. Хоёрдугаарт багш заах арга зүйгөө сайжруулах гэсэн 2 зорилго тавин туршилтаа эхэллээ. За би үүндээ туслаад хурдан ойлгодъё. За тэгээ ойлгож. Тэгэхээр найз нөхдөсөө та нар суралцж чадж гин үү? Чадж гин гэсэн. Жишээ нь өнөөдрийн хичээл дээр та нар яасан бэ? Яаж багаар ажилласан бэ? Өгүүлбэр зохиосон тий? Тэрийг тэгвэл яаж цаг хэмнэсэн? Өгнүүдээ эвлүүлээд өгүүлбэр болгоод нэг нь наагаад тий. За энэ бол яг үнэ энэ бол жинхэнэ багийн ажиллагаа тийм үү? Ганцаарчилсан болон багаар ажиллах үр дүнд үйл ажиллагаа хэвийн ерөнхийдөө боломжийн сурагчид цагтаа амжуулж дасгал даалгавраа гүйцэтгэхээр хичээж байсан. Ганцаарчилсан үр дүнд бол сурагчдыг ганцаараа хийж гүйцэтгэх, өгүүлбэр зохиох, өөрийн дуртай хүүхэлдэйн киноны баатрын дүрийг тайлбарлан бичих, за зураг эвлүүлэн наах, за хичээлийн агуулгыг баттгах хувь хүнд чиглэсэн дасгал даалгаврыг сонгон өгч, бэлтгэн өгч ажиллуулж байгаа. Эхний туршилт хичээл дээр технологитой ажиллах үр дүн дээр бол хүндрэл гарсан. За энэ сурагч бүр өөрийн хаягаараа платформдоо нэвтэрч дасгал даалгавраа гүйцэтгэх учиртай. Нэг хаягнаас гараад дараагийн хаягаар сурагч нэвтрэхэд уншаад энэ цаг их авч байсан. Харин технологитой ажиллах үр дүн дээр гарсан хүндрэлийг дараагийн хичээлүүд дээр хялбархан шийдэхийг зорьсон. За ингэхдээ ангийн хүүхдийн тоогоор Chromebook-ийг нэвтрэхэд
бэлэн болгон бэлдсэн. Энэ нь өмнөх хаягнаасаа гарах гэж уншиж удахгүй цагийн хэмнэлт хийж хүндрэлийг бууруулсан. Энэ өртөөний нэг давуу тал нь бол англи хэлний хичээлийн платформ юм. Энэ нь сурагчид хичээллэхэд болон багш хичээлээ бэлтгэхэд маш том давуу тал, маш том түлхэц болж өгч байгаа. Туршилтны хичээл дээр багшийн удирдлагатай өртөөн дээр шинэ хичээлийн тайлбар хэсгийг өгсөн болвол хамгийн сүүлд багшийн удирдлагатай өртөөн дээр ирсэн бусад багийнханд хичээл маань жоохон ойлгомжгүй болсон. Сурах хүчээс хамтран суралцаад дасгал даалгавар хийж багш нэмэлт даалгавар өгч асууж хариулж ажилласан ч энэ нэг л хэвийн байдаг л нэг хичээл шиг санагдсан. Энэ туршилтаасаа туршлагажаад дараагийн туршилт хичээлийнхэн шинэ хичээлийг өртөөс илгэхээс өмнө тайлбарлаж өгөөд дараа нь баттгалаа өртөөс илгэх аргаар хийсэн. За энэ арга нь маш үр дүнтэй болсон. Өмнөх туршилт хичээл дээр энэ арга зүй бол давталт хичээл тохиромжтой юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч байсан бол 2-3 туршилтынхаа явцад багш туршлагажиж арга зүгээ сайжруулсан. Давталт хичээлийг бол шууд өртөөс илгэх аргаараа төлөвлөөд заахад болно гэсэн үг. За өөрөөр хэлбэл өртөөс илгэх аргыг шинэ хичээл болон давталт хичээл аль алинд нь ашиглаж сурсан. Нэгдүгээр туршилт хичээлээсээ суралцаад дараагийн туршилт хичээлийнхээ шинэ хичээлийг өртөөс илгэхээс өмнө тайлбарлаж өгөөд дараа нь баттгалаа өртөөс илгэх аргаараа хийсэн. За энэ арга нь маш үр дүнтэй болсон. Өртөөс илгэх аргыг тоглоомын аргатай хавсарч өгсөн нь хүүхдүүдэд илүү сонирхолтой, үр өгөөжтэй байхаас гадна эдгээр туршилт хичээлүүдийн хамгийн ололттой, хамгийн үр дүнтэй арга зүй байсан юм а. Энэ арга зүйгээр зорилго болгон тавьсан сурагчдынхаа идэвх оролцоог нэмэгдүүлэх мөн багш заа гарга зүйгээ сайжруулах гэсэн хоёр зорилготой хүрсэн гэж дүгнэж байгаа. За охтууд саяны өртөөс илгэх аргаар орсон хичээл таалагдсан уу? За юу нь таалагдваа? Ямар арга зүйн таалагдв? За баттгаа сонирхолтой байсан. За үзэр тоглох арга. За энэ арга дээр яах вэ гэхээр хичээлийн агуулгатай холбоотой асуултуудыг нааж өгсөн хүзэр тоглох дүрмээр тоглоно гэсэн үг. За асуултанд хариулж чадсан тохиолдолд сурагч хажуугийн сурагчаас өөрийн асуултаа уншиж асууна. Асуултанд хариулж чадахгүй байвал тухайн асуултыг авна. Дараа нь хажуугийн хүнээс өөрийн хариулж чадаагүй асуултаа асууж найзаасаа суралцах боломжтой. Хамар дарах, хүзэр тоглох, би хинбэ гэх зэрэг тоглоомын аргуудыг ашиглан хичээлээ явуулсан. За жишээ нь багшийн удирдлагатай өртөөнд тоглоом тоглоход багийн аль ч гишүүн хорсох боломжгүй зайлшгүй оролцох шаардлага гарна. Энэ нь тоглоомын хувьд энгийн боловч үр дүнтэй арга юм а. Yes, they can. Good. Very good. Okay. Now your turn. Best friend, run fast. Can your best friend run fast? Yes, of course. My best friend can run fast. Okay, now my turn. Today, can you cook dinner? No, I can. No, I can't. Good. Чанхад шааралтай. Okay. Can your Sister sing a song? Can your sister sing a Yes, song? she can. Can you ride a horse? Yeah. Нэг сурагч маань хичээл дээр ихэнхдээ унтаж, байнгын унтаа, нойрмог байдаг байсан бол өртөөс илгэх аргаар хичээл орсноороо энэ сурагч маань идэвчээд хичээлдээ дуртай болоод маш сайн оролцож байгааг бол энэ бичлэг дээрээс харж байна. Can your sister sing a song? No, she can't. Good. Very good. Can she fly? No, she can't. Good. Very good. Okay.
your question? Can you ride the horse? Yes, I can. Good, very good. Now your turn. Can they гэж дээ. They гэдэг юм чи яриад they гэж байна. Yes, they can. They can. Good. Хамар дарах тоглоомонд яах вэ гэхээр хичээлийн агуулгатай холбоотой өгүүлбэрийг үг үгээр нь салгаж тоглох карт хийсэн. Нэгдүгээр сурагчдад аль нэг эрэгтэн рүү заасан хүний зураг өгнө. Сурагчид зурагт заасан өгүүлбэрийг бүтээнэ гэсэн үг. Жишээ нь тэр эрэгтэй, богино, буржгар үстэй гэх мэт. Өөрийн зурагт тохирсон үгээ авч хоцроод бусдыг нь нэг нэгээр нь хамар дарах тоглоомын зарчмаар дамжуулж тоглоно. Төрүүлж өгүүлбэрээ бүтээсэн сурагч ялагч болно. Ахад 2 3 и. Small гэж унших болов. Small. За ахад 3 и. Захад 3 и. Тоглоомын аргаар хичээл явуулахад хувь хүний оролцоо, идэх чармаалт маш сайн нэмэгдэж байна. Харилцаа хандлага сайжирч байна. Хамтран ажиллаж сурж байна. За анхаарал нь төвлөрч байна. Өөртөө итгэлтэй болж байна. За урам зориг авч байна. Дээр нь сурагчдын маань үгийн сан, унших чадвар, дүрмийн мэдлэг, харилцан ярилцах, ойлгож хариулах чадварууд бас маш сайн нэмэгдэж байна гэсэн үг. Надад бол өртөө солих кино байгуулсан сонирхолтой таалагдсан. Өртөө солихтой ингээс сайн ойлгож байгаа. Тийм үү? Хичээлүүдээ. Өртөө солихтой илүү тохиомжтой санагдсан. Өртөө солих. За. Багштай. Уламжлалт аргаар ингээд заахаар нэг удаа заахад юусоо тогтоохгүй тэгээд өртөөгөө ингэж аваад ингээд бээр ингээд давтаад явах болохоор илүү ингээд сайн сураад ингээд хийлээд. За, өөр бусдын хувьд Нэг цаг ингээд маш олон хичээлүүдийг татдаг. олон талын дасгалыг тий. За, хамтаараа, ганцаараа, багштайгаа, технологитой гэх мэт тийм үү? Тэгээ багшийн удирдлагатай үр дүн дээр хэдүүлээ бүр тоглоомын аргаар ажилласан тийм үү? Тэгвэл тоглоомын аргаар хичээл орвол та хэд бас илүү сонирхолтой байх нэ тий. Тоглоомын аргаар хичээл орвол илүү сайн баттгаж чадхаар байна уу? За. Яагаад? Тоглоомын аргаар хичээл ордог хичээл хийдэг байна шүү дээ. Дуртай ажлын хүртэл илүү сонирхолтой байсан. Тоглоомоор аргаар хичээлээс Өртөө сэлгэх аргыг тоглоомын аргатай хоршуулж заасан хичээлийн үр дүнг туршилтын өмнөх үеийн үнэлгээтэй харьцуулан дүгнэлт гаргахад сурагчдын суралцах тэгш боломжийг бүрдүүлэхэд багш бидний заагаар зүй нэн чухал алхам бөгөөд сурагчдын идэх оролцоо, сурлагын амжилт, ажлын үр дүн зэрэг нь дараа дараагийн алхмууд гэж үзэж байна.